намайг өлслөө гэж тэгсэн чинь хамаг байдаг сургалт энтрээ орхиол ингээ англи багштай хичээл ордог байсан тий. Тэр багшийнхаа хичээлийг хайж ирэл намайг иргэжсэн. Янз бүрийн муу хэлэхгүй байгаа хэрэгтэй. Энэ болгоноос маань хүүхдүүд маань сургамж авдаг учраас энэ хэрүүл оруулалт нь аль болохоор гэрт бол ямар ч тийм байх ёсгүй гэж үздэг. 2 жилийн өмнө ингээ 4 хүүхэдтэй Өнөр айлаа. өнөр сайхан амьдарч. За намайг Ванчгийн ган хуйг гэдэг. Одоо их хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн медсестрийн засагт ажилладаг. Би бол 10 жилээ Хинтээ аймагт 10 жилээ төгсөөд тэгээд 90 онд бол Улаанбаатар хотод орж ирсэн. 90 оноос хойш Улаанбаатар хоттой бол тасралтгүй ажиллаж хөдөлмөрлөж амьдарч байна да. Намайг Ариун Тонголог гэдэг. Би угаасаа л Улаанбаатарын. Тэгээд 1990 онд 10 жилийн 53 дугаар сургуулийг төгсөөд анагаах ухааны их сургуульд элсэж орсон. Тэгээд анагаах ухааны их сургуулаа 1996 онд төгсөөд 96 оноос хойш их хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд за одоо болтол 30 жил ажиллаж байна. Анх бид хэд нөгөө оюутан байхдаа л танилцчихсан. Тэгээ оюутны хүрээнд одоо хичээлээ хамтарч хийдэг бас хүүхдийн мэс заслын одоо дугуйлан одоогийнхоор бол клуб гэж ажилладаг байсан. Тэнд Азиас сүрэн багшийнхаа удирдлагын дор дугуйланд бид явдаг байсан. За тэгээд тэр дугуйланд явдаг учраас нийлж хичээл хийдэг, эмнэлэг дээр очиж бас хүүхдэн төр үздэг, багштайгаа хамт хагалгаа энтер орж сонирхдаг тийм байсан. Тэгээд тэр үеэс л тэр бие бинийгээ таньдаг, мэддэг болсон. За гэр бүл болох нь ажилд орсныхоо дараа л гэр бүл болцоогоод гэр бүл болох шийдвэрээ гаргацгаагаад тэгээд ханилан суусан. Одоо бол ер нь ханилд суусан цаг хугацаа тооцох юм бол ер нь 26 жил болоод байна. Тэгээд манай том одоо 23 настай нодлын их сургуулаа төгсөөд ажилд орсон. Хамгийн бага хүн маань одоо 9-р ангид сурдаг. Ингээд 4 хүүхэдтэй. Өнөр айлаа. Өнөр сайхан амьдарч. За бид тэр ерөнхийдөө 20 гаруй жил, бараг 30-аад жил ханилсан. 30-аад жилийн өмнө бол бид нар бол яг гэр бүлийн хүрээнд бол ерөнхийдөө ёслолыг бол хийсэн байгаа. Энэ удаад бол бид албан ёсоор хормынхоо ордонд бол энэ ёслолынхаа үйл ажиллагаа хийж байгаадаа маш баяртай байна. Мөнгөн хөрмийнхөө сайхан бодлоо. Хамгийн анх хүүхдтэй болдноор айгүй гоё маш удаан хүлээлгдэг юм шиг санагдсан. Тэгээд бол болно гэдэг бол хамгийн эрэгтэй хүмүүд бол хамгийн гоё үйл явдал байсан. Тэгээд бол анхны үгээ бол үлгийдээ аваад бол маш их баярлсан байгаа. Эхнэртэй маш их баярлсан. Анхны хүүхд ингээл яг жирэмсэн үед бас эмнэлэг твтэн л дээ. Тэгээд эмнэлэг твтэл ингээд байж хахад та хэд бас мэдэх бах нэг жирэмсэн хийжүүд гинтхэн өлсөөл эсвэл гинтхэн цатгалдаал тэгэл байдаг. Тэгэл гинтхэн өлсөхөр зэрэгэл уцаар ярьдаг. Тэгээ тухайн үед чинь одоо 2000 оны ихэнх үе гэсэн үг шүү дээ. Гар утас дөнгөж гарсан үе байсан. Манай ханд гар утастай бас би ч бас гар утастай байсан. Эмнэлгээс би өлсөөд байна гэхээр зэрэг хичээлээ тастаад ирж хоол барьцсан ирж иргэжсэн байхгүй. Тэгээд тэр хичээл болохоор зэрэг англи хэлний хичээл байсан л та. Тэгээ ерөнхийдөө бас нэг одоо лавлгаа шатлалын том эмнэлэгт ажиллаж байгаа эмч энтер бол нэлээд мэдлэг мэргэжлээ сайжруулах ёстой гэж сургалт энтер явагддаг тийм байсан. Тэгээд
Тийм байхад намайг хөлслөө гэлдгсэн чинь хамаг байдаг сургалт энтрээ орхиод ингээ англи багштай хичээл ордог байсан те. Тэр багшийнхаа хичээлийг хайж ирээл намайг эргэжсэн. Тэгээд ер нь бол их тийм өөрөөрөө бахархах гэдэг юм уу? Одоо тэгээд нөгөө хайртай хүндээ чи надгүйгээр бол одоо яаж чадахгүй ч гэдэг юм нэг тиймэрхүү нэг тийм бахтамж гэх юм уу эсвэл нэг пэдгэрч гэх юм уу тиймэрхүү тийм сэтгэгдэл орж ирдэг юм байлээ л дээ. Тийм болохоор зэрэгэл одоо хичээлтэй энэ төр байж хахад нь л би өлсөөд ингэж хэлээл хичээлийн тастуулаад хоол авчруулж байсан. Тэгэл тэр энэ төр дурсамж энэ төр байдаг. Тэгэл анхны хүүхдээ айгүйх удаан үлээгээл дөнгөж дуншаал ирэхэд нь за яг л өнөөдөр гарах гэж юм гээл тэгдэг. Тэгэл очиод эмчнэрт үзүүлэхээр зэрэг дөнгөж дуншаал эхэлж ин да арай л болоогүй энэ да гэхээр зэрэг үгүй яг гарах гад л ахт нь яг л гарах галента гээл очдөг арай л болоогүй энэ гэдэг. Тэгээд энэ энтрийг бодохоор зэрэг их хүлээдэг, их хүлээлттэй байдаг тийм л хаз жаргалтай мөчтэй анхны хүүхдээ хүлээх бол. Тэгээ анхны хүүхд гарч ирээл одоо хинтээ адилхан бэ гэхээр зэрэг танаа нөхөртэй айгүй адилхан байна гэж хэлэхээр зэрэг бас их бахархам сэтгэл гардаг юм шиг байлээ. Манай том хүү бол тэгэл 10 жилээ төгсөөл битээрээс шал өөр мэргэжил эзэмссэн. Одоо миний хүү бол нисгч болох гээд Миаттад ажиллаж байгаа. Дунд хүү маань бол харин одоо анаах ухааны их сургуулийн 3 дугаар курст бит хоёрын яг сурж байсан их сургуульд сурж байгаа. Хүү маань бол одоо бас битэрийг дагаад бас эмч болох замналтаа орчихсон. Ингээ явж байгаа. Хоёр баг маань бол одоо 10 жилийн сургууль сурж байна. Тэр хоёрын маань бол ирээдүйд бол яванда мэддэх баха. Тэр бол хоёулаа нөгөө нэг нэгэн хүнд салбарын эмчнэр би бол хаглаа энэ манай хүн бол бас наркоз унтуулгын юм учраас энэ сардаа бол доотлон 4-5 удаа жижүүр хийдэг. Доотлон тэгээ зуны саруудад бараг 10 удаа тэр жижүүр хийх тохиолдол байдаг. Тэгээ энэ болгонд бол нөх хүүхдүүд баг үед бол манай хоёр талын дүүнер битэрийн ээжүүд аюу их тусалдаг байсан. Тэдний буйнаар бол энэ сайхан 4 хүүхдээ бол бид нар 90 сар бол зөв хүмүүжүүлж өсгөж чадсан гэж бодож байгаа. Яг битэрийн хувьд бол яг ингээд гардаад хүүхдүүд яг багт нь бол нэлээд сайн өсгөжсэн. Арай том сургууль соёлд ороод ирэхээр нь бол эгчнэр дүүнэр бидэрт бол аюу их тусдим болж тэднийхээ хүчээр бол бид нар бас өдий зэрэгтэй бол энэ хэдийг өсгөж хүмүүжүүлж сургаж явж байна. Ингээ Азийн соёл аюу их нөлөөлдөг шүү дээ. Тухайлх юм бол Европууд бол нэг хүүхдээ сургуульд ясны дараа одоо бие даа гэд ингээд гаргаад орхидог шүү дээ. Гэтэл Азууд болохоор зэрэг тэгдэггүй дандаа л өөр хүүхдийнхээ хойноос ингээл чи яаж ин гэдэг. Тэрэн шиг ээж аавууд маань бит хоёрын одоо ах дүүнэр маань аюу их тусуулж исэн. Бит хоёрыг жижүүртэй үед хурж ирээд хүүхдүүдтэй маань хончдог. Тэгээд ер нь ээжүүд маань бараг л ажлын нэгдгийн өглөө ирээл 5 дахь орой буцдаг. Нэг тийм юутай зарим жил нь бол одоо нэг ээж маань бүтэн жилээр энэ төр манайд байрладаг. Тэгээд тэр мэдчлэнгээр бит хоёрт аюу их тусал үзүүлсэн л дээ. Тэрнийхээ хүчээр бас ч гэж одоо хоёулаа юм хүнд салбар, эрүүл мэндийн салбарт бас нэг цаг нардаггүй ажиллаж байхад үр хүүхдээ бүрэн хаях тэр асуудал арай гайгүй байсан. Ер нь бол одоо тэгээд бас хамт ажилдаг эмч нар, хамт ажилдаг одоо сувилагч нар энэ тэрийг харах юм бол үр хүүхэд нь гэртээ одоо харах хүн байхгүй үлдэх ямар нэгэн жижиг одоо осол гэмтэлд орохоос ахуулаад одоо хэцүү тийм нөхцлүүд бол их байдаг л да. Бит хоёрын хувьд бол харин азар одоо ах дүүнэр ижи аавууд маань маш их тусалж исэн учраас дарга гайгүй дээ. Хагасаа өдөр унтж байгаас ирсэн чи манай хүү өндөд сэрж бос бит хоёр л ингэж харж яснаа. Хин чи өнөөдөр жижүүрэн гэж асууж. Тэгэхээр зэрэг бүр нөгөө хүүхдүүдэд маань хин нэг нь заавал амралтын өдөр жижүүртэй аав нь байвал ээж нь байхгүй, ээж нь байвал аав нь байхгүй байх ёстой юм шигээр ингээд бүр мэдрүүлсэн байсан юм шиг байна гэж би тухайн үедээ бодож ирсэн. Тэгэл одоо бол бас нэг 30 жил ажилласан энэ төр болохоор бас нэг ахмад эмчнэрийн тоонд ороод бас нэг жижүүр манааны тоо маань цөөрөөд ингээд бас арай дээр болж байгаа. Тэгээд ер нь бол үр хүүхдүүдтэйгээ болж л өгвөл нэг
ярилцахынсан асуудал нь юу вэ? Ярилцахынсан гэж л дотроо бодоол хичээдэг. Тэгэл тийм болохоор зэрэг хөөе яасан гинэ чи наад өгүүлбэр бүтэн хэлээж гэдэг ингээд яагаад гэдэг. Тэгэхээр зэрэг ер нь бол нийт ард түмэндээ гэж хэлэхэд эрүүл мэндийн салбарт ажилладаг хэн нэгэн ажилладаг хүн байх юм бол арталт маш их чухал байдгийн шүү. Тэгээд нөгөө даш болбор яруу найрагчийн хэлсэн үг байгаа шүү дээ. Амьдтай бие хайрлая гэдэг шиг хамтдаа амьдарч байгаа юм чинь хань ижлээ хайрлаад үр хөвгтөд зөв сайхан өсгөцгөөгөн шүү гэж л бодогддгийг шүү дээ. Нууц нөө одоо манай айгу дуугаа шүү дээ. Намайг уурлал олон юм ярьж байхад чимээгүй л байгаад. Тэгвэл нөгөө нэгэнд өрдсөн галыг одоо юу гэдгийг цучлыг одоо сэвх хэрэггүй шүү дээ. Тэрэн шиг. Тэгээ тэрнээс гадна хамгийн чухал зүйл нь гэвэл бид хоёр хизээч чинийх минийх гэж ярьдаггүй. Танайхан манайхан гэж ярьдаггүй. Энэ бол ерөөсөө бид хоёрын хамгийн том ихтгэлцэл байдаг. Тэр маань энэ маань тэр тэгж гин энэ ингэж гин нэртэй хүний нэрээр нь зүстэй хүний зүсээр нь ярьдаг. Тийм болохоор зэрэг бид хоёр танай тэр тэгж манай энэ ингэж гэдэг юм яриа байдаггүй учраас одоо ер нь тийм үл ойлголцол багтаа. Би ер нь лайхтар хэрэлдэжсэнээ санахгүй шүү. Тэгээ намайг чанга дуугаад ингээд яхаар аха гэл тэгэл ярианы сэдв энэ төр өөрчлөөл тэгэл ячдаг. Тэгээд тийм болохоор зэрэг одоо үл ойлголцол гарч одоо ер нь бол хэрэлдэж байгаагүй бид хоёр. Их зөөлхөн шүү дээ мөн. Тэгээд нэхэл болохоор бид нар одоо өөр хүмүүсийн хажууд ямар нэгэн хэрүүл уруул хийхгүй төлөөл энэ амьдралаа бол зориулж байгаа. Өөрсдөө үлгэр жишээ хийж миний өрөөгдөд бол бас үлгэр жишээ хүн болно. Тийм учраас өөр хүмүүсийн хажууд хэрүүл уруул хэлам янз бүрийн муу хэлэхгүй байгаа хэрэгтэй. Энэ болгоноос маань хүүхдүүд маань сургамж авдаг учраас энэ хэрүүл уруул гэдэг нь аль болохоор гэрт бол ямар ч тийм байх ёсгүй гэж үздэг. Тийм учраас манай гэр бол ерөнхийдөө маш тийм тайван ийм зөв хүмүүс хүүхдүүдээ бол нэлээд зөв хүмүүс болж байгаа гэж бодож байгаа. Анх би чинь манай ерөнхийдөө өвөө маань нутаг усандаа алдартай ийм хэмч хүн байсан. Өвөөгийн маань бас том охин нь их хөрх эмэгтэйчүүдийн эмч. Би бол ерөнхийдөө удамдаа бол 3 дахь удмын эмч хүн байгаа. Тэгээд намайг ангаахт бол оюутан багт аав маань маш хүнд өвчнөр өвдөд бас месаслын хүнд өвчнөр өвдөд. Тэгээд бол маш хүнд хагалгаанд ороод тэгээд бол идэгжсэн. Тэгээд тэрнээс болоод би ерөнхийдөө цаашдаа месаслын эмч болъё гэсэн ийм бодолтой болж тэгээд бол месаслынхаа нарийн мэргэжлийн сургуульд ороод тэгээд бол месаслын эмчээр одоо тасралтгүй 30 жил ингэж ажиллаж байна. Тийм учраас одоо эмч болоход нөлөөсөн гол зүйл маань бол өвөө маань, том эгч маань, тэгээд бол эгч маань. Миний дээдлийн эгч бас эмч хүн байдаг. Анагаах ухааны их сургууль багш, доктор хүн байгаа. Эдгээр маань бол намайг бас эмч болох тал руу нэлээд их төлхөө нөлөөсөн гэж би боддог. Би одоо багасаа л эмч болно л гэж бодож байна. Тэгэл хүүхэд байхад өвдөөд эмнэлэгт твтдэг тийм үед байсан л та. Тэгээ эмч хүн айгүй гоё харагддаг. Халаад өмсөөл явж. 8 дугаар ангид байхдаа залуу техникчдийн ордон гэж байсан. Тэнд дугууланд очиод орох гээд очсон химийн технологи гэдэг дугуул байна. Тэгээ энэ дугууланд орж юу хийдэг юм бэ? Орж сурья гэдгсэн чинь манай тийм нэг алтан гэрэлгээ багш байсан. Тэр найз охинтойгоо явж та хоёр яах гэж эмч болох гэж байгаа юм уу? Эмч болох гэж байгаа хүн л хиймэнд орд юм да гэл. Тэгж хэлээ. Тэгтэл би нэрэл би эмчил болох гэж л нэрэл мөрөөдөж исэн юм байна гэ. Миний мөрөөдлийг үгээр хэлж өгчлөө гэж л бодсон. Тэгээд анагаахын ухааны дээд сургуульд конкурс өгөөд элсэж ороод тэгэл төгсөөл эмчийнхээ ажлыг хийгээл одоо болтол
эмчийн ажлыг солио, болио гэдэг бодолгүйгээр л ажилладаг. Тэтгэврт гарan гартлал энэ ажлаа хийн гэж боддог. Тэр бол одоо 0-18 насны хүүхдийн эрүүл мэндийн төлөө тасралтгүй одоо 30 жил одоо зүтгэж байна. Хамтдаа. Энэ бол Монголынхоо ирээдүй болсон хүүхдийн төлөө аль болохоор л өвчин зовлонгоос нь салгаж эрүүл боловсон хүчин бий болохын төлөө ингэж бол уухгүй ажиллаж байгаа. Энэний үр дүнд бол бид жишээ нь би бол жилдээ бол нэг 400 гаруй хүүхд таалгаа. Энийг бол 30 жилээр үржүүлсэн гэхэлэр ч бас маш олон хүүхдэд бол хагалгаа хийсэн байх жишээтэй. Манай хүн бол жилдээ бараг 500-600 хүүхд унтуулгын наркоз өгсөн байх жишээтэй. Энийг 30-аар үржүүлвэл маш их тоо. Энэ их тоо гэдэг нь ийм олон хүүхдийг бол эрүүл сарвал болгосон ийм үнцэнтэй мэргэжил гэж бодож байна. Тэр хамгийн гоё юм гэдэг юм уу та. Ирээдүгэл эрүүл сарвал байх гэж л ажиллаж байгаа. Тэрэндээ л их одоо бахархалтай байдаг. Одоо тэгээд бас манай нэг багшийн хэлсэн үг гэдэг юм аа. Одоо сурж байгаа эмч нарт сайн дураараа хичээл заагаад та яагаад ингэ заавал сайн дураар хичээл заагаад байгаа юм бэ гэсэн чинь энэ эмч нар чинь сайн мэдлэгтэй байвал энэ эмч нар дээр бид нар өөрсдөө очиж эмчлүүлнэ. Дээрээс нь бидний үр очиж эмчлүүлнэ. Тэрнтэй адилхан одоо бид нар өөрсдийнхөө ирээдүйг эрүүл сарвал байлгахын гэсэн үүднээс тэднийг эрүүлжүүлэх юм л ажил хийж байгаа. Тэд нар маань эрүүл сарвал ухаалаг байх юм бол одоо бидний хойч үед бас тэгжил хандна. Бидний хойч үед бас дараагийнхаа хойч үед бас тэгжил хандна. Тэгэхээр зэрэг улс их орны маань ирээдүй, одоо бидний ирээдүй, та бүгдийн ирээдүй эрүүл сарвал байгаасаа гэж л энэ мэргэжлийн маань үнц нь оршиж байгаа даа. Ерөнхийдөө бол хоёулаа нэг байгууллагад ажиллана гэдэг бол давуу талууд нь илүү санагддаг. Тэгээд ерөнхийдөө бол жаргал зовлонгоо тэгэл ажил дээрч амсна, гэртеч амсна тийм учраас жаргал зовлонгоо адилхан мэддэг учраас барагтай л бол тийм юу гардаг. Зөрчилдөө нэг гардаг. Тэрнгөөр бас сайхан байна. Ер нь бол давуу тал нь их л дээ. Адгийн наацхан л гэхэд одоо нэг газар явж байгаа юм чи хоёулаа хамтдаа хоолоо бариад явна. Тэгээ нэгдүгээрт нь хоёрдугаарт нь гэх юм бол орчныхоо мэдээллийг нэг газарт байгаа болохоор зэрэг хоёулаа зэрэг юм уу эсвэл хоёр газраас мэдчих учраас дараа нь мэдээлэл солилцоход ч гэсэн амар тийм л байдаг. Яг сул тал энэ төр гээд хаяа яах вэ? Зэрэг ажиллах энэ төр болохоор зэрэг хэцүү л дээ. Хоёулаа да ялангуяа хоёулаа жижүүртэй өдөр бол одоо хэдэн хүүхдэд орхиол гэртэн цоожлол тэгэл жижүүрээ хийн штэ. Тэр энэ төр үед чинь бол одоо өөр газар ажиллаж исэн бол гэдэг тийм сэтгэл энэ төр төрөн шүү. Тэгэл ер нь бол эмнэлгийн ажилчид одоо ер нь үр хүүхдээ тэгэл гэртэн орхиол өөр хүний хүүхдийг л эрүүл болгохгүй л ингээл хийдгэл ажил юм шиг санагдсан. Би тэрийг яагаад мэдсэн бэ гэхээр зэрэг миний хүн надаас ингэж асуусан. Та яагаад айлын хүүхдийг өөр айлын хүүхдийг миний хүү гэдэг юм бэ? Тэр чинь одоо бас намайг хармалж штэ хүүхд өөр хүний хүүхдүүдийг өөр айлын хүүхдийг миний хүү тэр чинь үүдсэн үү эн чинь үүдсэн үү тэгсэн юм уу гэж хэлэхээр зэрэг тэр хүнд бас нэг юм харамлах сэтгэл төрөөд байгаа юм. Тийм болохоор зэрэг нэг жаахан давуу дутуу тал гэдэг юм уу да. Тэр бол тэгэл үр хүүхдээ жаахан өсгөж хүмүүжүүлэх тал дээр жаахан орхигдуулаад идэг юм болоо таа л гэж бодгдсон доо. Яг ерөнхийдөө шантрах үе ерөнхийдөө байгаагүй. Ягаад гэвэл угаасаа л нөгөө нэг энэ мэргэжлийг эзэмшээл энэ мэргэжлийн төлөө бүр сэтгэлээ зориулсан байсан учраас шантрах үе байгаагүй. Тэгэл ууггүй зүтгэсэн байгаа. Манай зөвлөх эмч маань анх ажилд орж явахд бол тэгжсэн. Месаслын эмч болно гэдэг бол маш хэцүү мэргэжил шүү. Эхний 4-5 жилдээ бол та нар илгээрээ мөрөлдөхтөр ажиллаж иж тэгжиж бол сайн месаслын эмч болно гэж ингэж биднэрт бол хэлж сургаж зөвлөдөг гэсэн. Тийм учраас эхний 5 жил биднийг маш их шаргуу ажиллуулж, маш их хагалгаанд оруулж, маш их өвгөн үзүүлж
ингэж биднийг бол төсвөр төвчээртэй болгож өгсөн байна. Тэрний хүчинд бол одоо барагтай имийг бол аван туулах чадвартай, үг даах чадвартай, төсвөртэй, хүний үгийг бол хүлээж авдаг, хүлээцтэй болсон ийм ингэж ус сургасан байна. Тэгээд бол тийм учраас анханасаа ерөнхийдөө сэтгэлээсээ энэ мэргэжлийг эзэмшээд эндээ бол ажилд орё гэж ороод ингэж сэтгэлээрээ ажиллаж байгаа учраас ерөнхийдөө шандрах үе гарах нь гайгүй. Ер нь гайгүй шантрах үе энэ төр гайгүй л дээ. Яагаад гэхээр зэрэг одоо жишээл ганцаархан ажиллахгүй хэмжигдэг. Мэдээж хүнд өвчтөн, хэцүү өвчтөн, хүнд хагалгааны дараах өвчтөн ийм хүмүүс ирнэ, ийм хүмүүсд ирдэг. Тэгээ ганцаархан асуудал шийдэхгүй хамтаараа хийдэг. Тийм болохоор зэрэг би миний мэдхгүй миний хамт ажилдаг зөвлөх эмч маань, ахмад эмч маань мэддэг. Миний анзаараагүй миний залуу эмч нар маань бас анзаардаг. Тийм болохоор зэрэг энэ хүмүүстэй хамтарч ажилдаг учраас одоо шантрах тийм үе бол бага. Тэгээд миний ханы хэлсэнчлэн хүсэж байгаад эзэмшсэн мэргэжил хүсэж хийж байгаа ажил учраас шантрах юм байхгүй, эргэлзэх юм байхгүйгээр л ажиллаа хийдэг тийм. Бидний ажил бол өдөр тутмын ерөнхийдөө энэ бахархал үйл явдлууд гарч ирдэг. Байнгын ерөнхийдөө яаралтай мэсэлслээд бол дандаа тийм яаралтай, тулгамдсан, хүнд хэцүү ийм юмнууд бол өдөр тутмын тохиолддог. Энэ дундаасаа бас онцлог гэж юм бас юм байдаг. Энэ нь юу гэхээр илүү маш хүндэрсэн урт хугацаанд дэмжлэгээ шаардсан, урт хугацааны хагалгаа шаардсан, нэг хагалгаар идэхгүй 2-3 шатны хагалгаа хийж идэгдэг ийм хүнд өвчнүүд бас байдаг байхгүй. Энэ хүнд өвчнүүдийг давсан энэ хүүхдүүд маань эргэж уулзахад маш сайхан бахархалтай байдаг. Жишээ нь бол бараг 20 жилийн өмнө Булган аймгаас нэг хүүхэд иржсэн. Тэр хүүхэд маань яаж гэмтсэн бэ гэхээр ундааны шилэнд байсан аккумуляторын хүчил байсан. Тэрийг бол андуурч уусан ундаа гэдэг. Тэрнээсээ болоод улаа хоолой ходоодоо бол түлээд тэгээд бол маш хүнд улаа хоолой ходоодны бол төгжрөл болж хүндэрсэн байна. Энэ хүүхдэд бол манай хамт олон бид нар бол өөндөө улаа хоолойг бол орлуулах хагалгаа бол хийжсэн. Тэгээд бол тэр хагалгаа маань баг 10 хэдэн цагийн хугацаанд хийдэг ийм том хагалгаа. Энэ хагалгаа хийгээд бол энэ хүүхд маань сайхан эдгээд бол гарсан. Ийм тохиолдлууд бол мэрсэр их байдаг. Тэгэл эргээд ийм хүн хагалгаанд орсон хүүхдүүдтэйгээ хэдэн жилийн дараа уулзахад бол бүр сайхан. Иймэрхүү дурсамжтай тохиолдлууд бол олон л тоо. Тэгээд бол бас Баянгор ангиас бас ясны маш хүнд хагалгаанд ороод, үжилд ороод ясны төнхний үе солих хагалгаа хийлгэжсэн нэг сайхан хүүхэд байгаа. Одоо тэр маань сайхан спортоор хичээлээд явж байгаа. Ийм сайхан спортын тамирчин болсон. Ингээ явж байгаа хүүхдүүд маань бол эргээд уулздаг бол байнга сайхан дурсамжийг санагдуулдаг. Тэгээ миний хувьд ч гэсэн бас заримдаа юм л да. Гэхдээ бахархал юм маань одоо нарийн мэргэжлээс шалтгаалаас заримдаа өөр байдаг. Зарим үед мэс заслын үед хүүхдийн биеийн байдал дээсэн дөрөн дээр болох хүндрэх хэцүүдэх тийм үед байдаг. Мэс заслын үед байсан тэр хүнд хэцүү үеийг сувлагчтайгаа хамт эм тариагаа зөв зохицуулаад мэс заслынхаа эмч нартай хамтарч ярилцаад ингээд хагалгааны дараа идэгж байгаа тэр үеэл үнэхээр бахархмаар. Тэр хагалгааны өрөөнд тэр хүүхэд яаж тэгж дэнсэлж хэцүү байсныг үүдэн зогсож байгаа гэдэг юм уу, гадаа хүлээж байгаа эцэг эхүүд мэддэггүй. Эцэг эхүүд бол бүгдөө л за сайн сайхан болно, эмч нар маань сайн сайхан хийн, хамаг байдаг юм аа л гаргандаа гэж ингэж бодож идэг. Тэр итгэлийн ч гэсэн бид нар даадаг. Тийм болохоор зэрэг зарим үед хүнд хэцүү хүүхдүүд хагалгаанд ороод амжилттай гараад дараа нь эрчим дэмжлэгээний тасагт очисон ч байсан гэсэн хэд хоногийн дараа эдгэрж явах тэр мөчл их бахархалтай та. Тэрийг заавал хүнээр энэ чиний эмчилсэн гэдэг юм уу, энэ чиний мэдээг үзүүлэг өгсөн хүүхэд байна штэ гэж хэлүүлэх алба байхгүй.
өөрөө сэтгэл дотроо бахархтал тэгэл болдог. Хүн тагалгаа юм уу? Хагалгааны үед тохиолдсон зарим нэг хүнд бэрхшээлүүдийн дараа хүүхэд минь сайхан сэргээд инээгээд хотход инээж их. Энэ бол гойтой мөн сайхан мөчтөө энэ л мөчийг одоо мэрэгжлийн хувьд одоо бахархдаг гэж хэлэндээ. Тэгээд бол угаасаа мэс засал гэдэг бол багийн ажиллагаа гэдэг. Ганц хүнээс хамаарахгүй. Жишээ нь одоо манай ямар нэгэн хүүхд тагалгаа их бол бас том хүн тагалгаа ихээс илүү онцлог байдаг байхгүй. Хүүхд тагалгаа гэдэг нь заавал бүтэн унтуулж иж наркоз өгч иж ингэж хийдэг. Тийм учраас тэн дотор чинь мэс засал хийх эмчнэр ороод ирнэ. Манай унтуулгын эмчнэр маань ороод ирнэ. Унтуулгын совилогч ороод ирнэ. Хагалгааны совилогч ороод ирнэ. Хагалгаанд туслах эмчнэр маань байна. Хагалгаанд бас арын ажлыг хийдэг совилогч асрагч нар маань ийм олон хүний үр дүнгээр нэг хагалгаа бүрддэг. Тийм учраас бол мэс заслын ажиллагаа бол багийн ажиллагаа байдаг. Ганц хүний хөдөлмөр биш. Тийм учраас бол хамтаараа маш сайхан энэ том хагалгаа юм чинь давдаг. Ийм л сайхан ажил та. Нэг хүний ажил. Тийм учраас бид нар бол баг хамт олноороо сэтгэл нэгтэй байж ажлыг хүнд өвчтөн зовлонг бол давж туулж гардаг. Багийн ажиллагаа л гэсэн. Амьдрал маш хүндэнтэй. Ерөнхийдөө тэгэл хамгийн гол нь итгэл сэтгэл байх юм бол амьдралын үнц нь улам ихсэн. Тэгээд итгэл дээр л чиглүүлж одоо энэ хүнд ажлын хажуугаар бол бид нар итгэл сэтгэл нэгтэй учраас үди зэрэгтэй үнэтэй бидний амьдрал ийм сайхан үнэтэй сайхан амьдралыг босгож чадсанараа бахархаж байгаа. Амьдралын үнц гэдэг чинь ихэлтэй. Хүний амьдралд сайхан зовлон гонхтой их л үед тааралдаг. Хамт олон маш их чухалдаг. Нэг хамт олонтой учраас бид хоёрын зовлон манай хамт олон айгүй сайн ойлгодог. Хороо дээр төрүүлж үсгсэн эцэг их минь бурхан болсон. Хамт олон минь л таардан зогсож байсан. Мэдээч хүний ах トゥ хамаатан садан бүгдээрээ л тал талаас тусдын болдог. Тэрний хажуугаар та хоёр минь гээд ингээд арталт минь зогсоод чин сэтгэлээс ханддаг хамт олон найз нөхдүүд одоо сургуулийн андууд их сургуулийн оюутан цагийн найзууд гээд энэ хүмүүс бол амьдралын үнцнийг маш их өндөр төрөж байна. 2 жилийн өмнө би хүндэгчсэн. Яг би чагтчихсан. Чи ганцаархнаа биш үү гэдгийг энэ хамт олон ижээ ах トゥ нар найз нөхдөд бүгд хэлсэн. Тийм болохоор би энэ хүнд өчнийг авчихсан. Хэрвээ тэд нар байхгүйс би өнөөдөр үнгүүр гэж хийсүүж авахгүйсэн. Амьдралын үнцэн нэг өдөр ч гэсэн эрүүл байх. Нэг өдөр ч гэсэн амьд байхын тулд сэтгэлээ хатууж болох итгэлтэй байх гэдэг асар хүнд байдаг. Тийм болохоор одоо байгаа энэ залуучууд одоо байгаа хүмүүс эрүүл сарвал сайхан байгаа чинь амьдралын хамгийн том үнцний энэ үнцнийг мэдрэхийн тулд заавал зовлон үүсэх албагүй. Зовлонтой нэгээ дэмжиж яваарай. Жаргалтай нэгэндээ урам өгч яваарай. Тэсвэр төвчээрээ алдчихвэл тэсвэр өөхэй хичээгээрэй гэж л хэлэндээ. Сайхан гань, сайн үр хүүхдүүд халамжтай хань хамаатан садан
ах дүүнэрийн буйнаар энэ сайхан хурмыг хийгээд энд ингэж хамт олон ингэж бид хоёрыг дэмжиж байгаад би маш их баяртай. Анх бол яг энэ ингээл орон даяар ийм болох гол яагаад заавал хоёрыг яаж байгаа. За та энийг хийхэд ч бас яах юм бэ гэл бодчихсон. Гэхдээ тэгээд хэдийгээр хон болсон гэж авта энэ байдлаа харуулж чадахгүй байгаа ч гэсэн бас энэ байдлыг Тэнгэрээс мэдэрчих байх гэж бодож тэгээд бит хоёр тэгвэл мөнгөн хурмаа хий гэж зөвшөөрсөн. Тэгээд яг богинохон хугацааны дотор их л олон зүйлийг яалаа. Зарим нэг найз нөхөд хамаатан садандаа хил хүргэж бас амжаагүй. Тэгэхээр зэрэг бит хоёрыг бас уучлаарай хил хүргэж хорим найр ийм сайхан мөчөө хуваалцаж чадаагүй бол уучлаарай гэж бас уучлалт хүсмээр байна. Ийм сайхан мөчийг минь хуваалцсан бүхэл хүмүүст маш их талархаж байна. Та бүхэн минь урт удаан сайхан эрүүл сарвал байгаасай гэж бас их хүсэж байна. Тэг хүний амьдралын хамгийн чухал мөчүүдийн нэг бол энэ хормын арга хэмжээ байдаг. Олон жилийн өмнө их нүсэр биш. Одоо тийм цомхон хэмжээний цөөхөө хитгэн эцэг эхийнхаа хүрээлэл бит хоёр хорм хийжсэн. Бит хоёр бол их айхтар цуутай хорм өнтер заавал хийх гээд яах вэ гэсэн тиймэрхүү байр суурьтай байжгаад л ер нь бол лсэн. Тэгээ тэрнээс хойш одоо өчнөө удаан жил хамт амьдраад сайхан амьдарсан болохоор зэрэг тэгээ нэгдүгээрт нь хоёрдугаарт нь гэх юм бол басчгүй амьдралын хүнд хэцүү даваануудыг даваад гарсан болохоор зэрэг энэ хурмаа хийя гэж бодоод тэгэл зөвшөөрөл хийсэн дээ. Би хүнсгээ дахихгүй шүү дээ. Эдгэн гэсэн итгэлэл хэрэгтэй. Хинт ч гэсэн. Тэгээд дээрэс нь яг бит хоёрт одоо өөрсдөө эмч болохоор зэрэг яг эмнэлгийн мэдлэг маань тусуулсан. Тэрнээс илүү тусуулсан зүйл гэвэл ерөөсөө л хань жил үр хүүхэд хамаатан садан ах トゥ найз нөхөд ангийн хамт олон оюутан цагийн нөхдүүд бүгд л сэтгэлийн дэм өгч төсвөр төвчээрийг минь одоо бэхжүүлж өгч байсан. Тийм л тулдаа би энэ өвчнийг ялж гарч чадсан. Дээрээс нь мэрэгжил нэгтэй нөхдүүд минь маш их тусалсан. Одоо мэрэгжил нэгтэй эмнэлэгтээ очиод одоо бараг л хатан аятай л эрхэлж ижил эмчлүүлсэн. Тэрэндээ бол аяг баяртай. Би хэрвээ эмнэлгийн мэрэгжил эзэмшиг бол тэр эмнэлэгт очиж тэгж би хатан аятай аялахгүй. Тэгж одоо надад анхаарал тавихгүй гэж би боддог. Тэгээд бүхэл хүмүүст ханддаг тэр сайхан сэтгэл нь би өөрөө эмнэлгийн хүн, тэр хүмүүс маань бас эмнэлгийн хүн учраас бидний нөгөө хэл яриа ойлголцол нэг учраас надад их ойр тусаж надад их тийм сэтгэлийн тэнхээ өгч ийсэн. Тийм болохоор зэрэг л одоо хүнд үеийг давж гарч ирж чадсан да. Хүнд үеийг давах гол нь сэтгэлийн тэнхээтэй эдгэн гэсэн итгэлтэй тийм байж ижил хүмүүс энэ хүнд өвчнүүдийг л давж гарна. Итгэл алдах сэтгэлээр унах тохиолдол бол байж болохгүй. Сэтгэлээр унах юм бол тэгэл өвчний маань үр дүн маш муу байдаг. Нэг учраас бол ямар ч өвчнийг хүн даван туулж чадна гэсэн итгэлтэй сэтгэлтэй байх юм бол ямар ч өвчнийг даван туулж чаднаа л гэж бодож байна. Хар дарсан зүуд шиг хар өнгө бол бас л хэцүү өнгө.
Энэ өнгө маань бол бид хоёрт аль алинд нь л бас байсан. Ижи аавыгаа бурхан болоход, эмээ өвөөгөө бурхан болоход энэ л өнгөд гарч ирж байсан. Энэ л хүнд өнгө бит хоёрыг бас л төсвөр төвчээрийг минь харуулах тийм л юм болж исэн. Хамгийн гэгээлэг өнгө гэвэл цайвар цагаан, сайхан цагаан өнгө гэж хэлнэ. Мэдээж сайн сайхан бүх юмнууд бүгдээрээ л гэгээтэй цагаан, алтан нарны гэрэл шиг шар тийм цайвар гэгээлэг өнгүүд л байгаа да. Одоо хамгийн гэгээтэй өнгүүд бол 4 хүүгээ үлгэдэх үе маань байсан. Ижи аавдаа өнсүүлэх үе маань байсан. Хандаа өнсүүлэх үе маань, хайрлуулах үе маань байсан да. Ерөнхийдөө бид хоёрын ихэнх өнгө сайхан гэрэл гэгээтэй. Тэгээд орчин маань бол дандаа тийм нэлхс болсон хөөрхөн бяцхан бодох санах юм а элен талангүй хэлдэг. Энэ хөөрхөн хүүхдүүдийн эрүүл мэндийн төлөө ажилладаг учраас бидний орчин бол аягүй сайхан гэрэлтэй гэгээтэй орчин байдаг. Тэгээд ерөнхийдөө бол дандаа сайхан эрүүл сарвал болохын төлөө тэр хөөрхөн жижигхэн хүүхдүүдийг бол хүүхдүүдийн бол гэрэлгээгээ бол биднэрт бол эргэж ач бовын болж гийдэг гэж боддог. Яг ерөнхийдөө амьдрал юм чинь сайнтай муутай тэгээд цагаантай бараантай янз бүр байдаг. Хүнд хэцүү үе бидэрт их байсан. Энэ болгоныг бол төвчээртэй бол давж гарч чадсан гэж боддог. Сая миний хань хэлсэн. Хүнд өчнийг бол бид дуулж чадсан. Давж чадсан. Өнгөөрөө бахархдаг. Маш хүнд өч байсан. Тийм учраас бид нар амжилттай дуулж чадаж өдний зэрэгтэй явж байгаа. Маш их баярлж байгаа. Энэ маш том сэтгэлийн төвчээр байсан бидний маш хөө энэс бол бидэд бол маш их юу олж авсан байгаа. Итгэл хүч цаашдын одоо маш их сайхан амьдралын төлөө зүтгэл маань бол гэрэл гэгээтэй байгаа гэдэгт бол 100% итгэлтэй байгаа. Тэгээд бид хоёр ч нөгөө хүүхдтэй ажилтдаг болохоор хүүхдийн нэр гэдэг чинь хичнээн сайхан цагаан өнгөтэй, цайвар, бүхнийг дэгжээсэн, сайн сайхан бүхнийг цогцлуулсан, хүнд гэрэл нэмсэн тийм энерги байдаг. Тэгээ тийм болохоор зэрэг бид хоёрт гэрэл гэгээтэй өнгө ихтэй. Бидний амжилт бол эргээд харахад эрүүл болгосон хүүхдүүд маань байдаг. Тийм учраас бид бол жилдээ 15-аас 16 мянган хүүхдийг бол ямар нэгэн мэс заслын ажилбар хийж бол эдгээдэг. Тэгээд энэ бүгдээс манай төв бол ийм төв байгаа. Тийм учраас бол бидний ажлыг бол амжилт нь эрүүл сарвал сайхан хүүхдүүд байдаг. Тийм учраас бол эрүүл ирээдүйн төлөө хамтдаа зүтгэцгээе. Амжилт гэхээр ганцхан бит хоёрын ч биш те. Манай хамт олонны амжилт энэ төр байдаг. Тийм 1956 онд хүүхдийн мэс заслын алба үүсэж хөгжсөн гэж үздэг. Энэ жил 70 жилийнхаа хойг бид нар тэмдэглэж гэж байгаа. Тэгээ энэ 70 жилийнхаа хүрээндээ ч гэсэн одоо бид нар бас тодорхой ажлуудыг хийгээд хүрсэн амжилтууд энтрээ тэмдэглээд ингээд явж байгаа. Тэгээ тийм болохоор зэрэг энэ 70 жилийн хугацааны 30 жилд нь бид хоёр хамт ажиллажээ. 30 жилийн хугацаанд их хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв гэдэг байгууллагын хамт олонны эсн болоод хамт ажиллаад энэ их ажлын ард гарч чадсандаа л одоо бахархдаг амжилт маань энэ юм гэж боддог. Тэгээд тийм болохоор зэрэг аливаа ажлыг хүн хийхдээ ганцаараа хийдэг бүү. Тэрнтэй адилхан дайлангой эрүүл мэндийн салбарын ажилд энэ мэс заслын салбарын ажил бол дандаа баг хамт олонны ажил гэдэг учраас эвтэй нэгдэлтэй байцгааж багаараа өндөр амжилтанд гарцгаагаарай гэж одоо эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа бүх хүмүүст хүсмээр байна. Тэгээд энэ орон даяар амьдран сууж байгаа бүх хүмүүс за өнөөдөр гэр бүлийн баяраа хийж байгаа бүх гэр бүлүүдэд за тэгээд дээрэс нь Монголын үйлдвэрчний эвлэлийн эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн
100 жилийн ой болох гэж байгаа. Тэгээ эрүүл мэндийн салбарт ажилладаг нийт үйлдвэрчний эвлэлийн гишүүдтэй өөртөө хүсдэг хамгийн сайхан бүхнийг хүсэн өрөө та нар минь эрүүл сарвал урт удаан амьдарч аз жаргалтай байж олон сайхан ажил бүтээлийг хамтдаа бүтээж одоо гайхамшигыг бүтээж сайхан амьдраарай гэж өрөмөр байна.